50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За үзэгчдээ үндэсний лотерейгоор тоглодог бүх хүмүүст бүгдэнд нь амжилт хүсье. За үндэсний лотерейг яг одоо Синийг телевизээр хүлээн авч үзэж байгаа хүмүүст бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд олон юм новшилгүйгээр шууд 4-ийн 3 дугаар зэргийн хонжрыг тодруулах машиныг хамтдаа ажилуулъя. За энд бол нийтдээ тгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг байгаа. Бид эндээс 4 бөмбөлгийг гаргаж ирнэ. За та манай салбаруудаар очиод яг иймэрхүү тасалбарыг аваад бүгдсэн байгаа. Эргүүлээд танд өөртөө борлуулагч нар энэ тасалбарыг өгсөн байгаа. Өөрийн тань одоо бүгдсэн тоотой тасалбарыг. За хамгийн ихнийх нь 5 гэсэн тоо гарч ирж байна. За дөрвөөр тоглоход нэг онцлог юм би. Та юу гэвэл бооцоонууд 500, 1000, 2000 дахин өсөх болно. За мөн мэдээж та дөрвдгийн нэг юм толон авсан бол нэг тоо бүгдсэн бол 3 удаа энэхүү тоогоо шалгах одоо үзэх, азаа үзэх сорих боломжтой гэдгийг хэлье. За дараагийн 6 гэж гарч ирсэн байна. 5 6 таны тавих бооцооны хэмжээ 500 төгрөгөөс дээшээ байх ёстой. 500 төгрөгөөс дээшээ. Бидч төгрөг байж болно. За дараагийнх нь 4 5 6 4 5 6 4 хамгийн сүүлийнх нь боёо дөрөвт бөмбөлөг ямар тоотой бөмбөлөг гарч ирэх нь бүгд хамтдаа харъя. 1 за 5 6 4 1 гэсэн 4 бөмбөлөг гарч ирлээ. Тэгэхээр энэхүү 4 тоог дараалж бичиж таагаад өөрийнхөө 500-аас дээш төгрөгийн бооцоог тавьсан танд баяр хүргэе. Таны бооцоо 500 дахин өссөн байх нэ. За таны бооцоо 1000 дахин одоо үржигдэх тэр мөч ирээд байна. Яг адилхан зарчмаар явагдана. Нийтдээ тгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг байгаа. 4 бөмбөлөг гарч ирнэ. Та дарааллын дагуу таах ёстой. За хүмүүс маш олон янзаар тоогоо оруулж байна. Төрсөн өдрөө оруулж байна, машиныхаа дугаарыг оруулж байна, азтай тоонуудаа оруулж байна, охиныхоо төрсөн өдрийг оруулж байна, эсвэл өөрийнхөө төрсөн онг оруулж байна гэдэг янз бүрийн тоо. Таны амьдралд чухал эсвэл яг тэр бүгэлж явах тэр мөчид таны толгойд орж ирсэн тэр бүх тоонуудыг хүмүүс оруулж байгаа. За хамгийн ихнийх нь 6, дараагийнх нь 1 байна. 6 1 2 бөмбөлөг гарч ирсэн байна. 6 1 сургуулийнхаа одоо тоог оруулж болж байна. Юу гэдэг юм маш олон янз. За дараагийнх нь 9 6 1 9 одоо хүүхдүүдийнхаа насны тоог оруулж болж шít 6 настай, 1 настай, 9 настай, 4 настай гэж. Тэгэхээр 6 4 9 6 1 9 4. За энэхүү 4 тооны ард тавьсан бооцоо болгон тэгээ яг энэ тоог бас олон хүн бөгсөн байж магадгүй шүү дээ 3 4. Тэгэх юм бол таны бооцоо 1000 дахин үржигдэх юм. За таны бооцоо 2000 дахин үржигдэж болох тэрхүү машиныг одоо бид хамтдаа ажилуулах гэж байна. Энэ бол дөрөвдгийн 1-р зэргийн хонжрыг тодруулна. За яг адилхан 40 бөмбөлөг байгаа. Яг адилхан зарчмаар явагдана. Доороос үлээх зарчмаар явдаг машин 5. За дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуур дээр 5 гэж гараад дараагийнх нь тоо 6 гэж гарсан баха. 6 гэж гараад жоохон сэтгэл дундуур байсан хүмүүс бүгдээр анхаарлаа хандуулаарай. 9. Тэнд бас 9 гарлаа. Тэнд 6 гарсан. За 5 9. Гуравдах нь 5. Ахаа 5. 9 5. За дахиад 9 гараад ирэхийг юм гэж мэдэх үү?
За баярыг та гаттай бүү. 3. Ай амар тагсч чадсан биш. Тэг. За ингээд 4-гээр тоглосон бүх үзэгчд бүгдөөрэнд нь баярлалаа. Хэрвээ яг тоон таарсан хүмүүс байх юм бол баяр хүргэе. За хэрвээ таараагүй байх юм бол дараагийн тоглолтод ч бас амжилт хүсье. За яг адилхан хэрвээ надтай адилхан хүн байгаа бол дахиад үзээд алдаарай. Минийх бол 0.624 таарсангүй айлч. За дараагийнх нь 50 сая төгрөг 6 тоог тгээс 9 хүртэлх тоог ингээд дараад ингээд бичээд 6 тоо бичээд тэгээд аз таарангууд 50 сая төгрөгтэй болох боломж танд байна. Тэгэхээр энэ бол зөвхөн үндэсний лотерейд байгаа. За ингээд 50 сая төгрөгийн эзэн болох тэр хүнийг бүгдээрээ хамтдаа тодруулъя. Гэхдээ мэдээж тооны ард бол хэрвээ бүгдсэн бол ямар нэгэн хүн байгаа. За хамгийн ихнийх нь 8. За 6-ээр тоглож байгаа тохиолдолд та тоонуудыг яг дарааллын дагуу таасан байх ёстой. Зургуулынгийн дарааллын дагуу та тааж чадах юм бол 50 сая төгрөг таних болно шүү. За дараагийнх нь 5. 8-5. Дараагийнх нь тэг. За дараагийнх нь хэд вэ? 6 юм шиг байна. Тийм байна, 6 байна. За дараагийнх нь энэхүү яг энэ дөрвөн тоог та дараалал таацсан байгаа бол 15,000 төгрөг таних штэ. Мөн баха би андуураг байгаа. Үгүй юм шүү. Дөрвийг дараалал таах юм бол та 150. Яг энэ 5-ыг таацсан бол одоо та сая 500,000 төгрөг олжсон байгаа. За хамгийн сүүлийн мөнгөлөг 8. 8 чи ямар олон гарч ирсэн. 8. За гарч ирсэн бөмбөлгүүдийг тоонуудыг дахиад дурдъя. 8, 5, тэг, 6, 8, 8. 8, 5, тэг, 6, 8, 8. За одоо бол та бүхэн 120 сая төгрөг очих одоо боломжн дээр хүрээд ирлээ. За 120 сая төгрөгийг яаж очих гэхээр довчхон танилцуулъя. Эндээс гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр та чадах юм бол 120 сая төгрөг таних. Та чадахгүй бол бас өөр хувилбарууд байгаа. Тэрийг машин ажлын хооронд танилцуулъя. За хэрвээ зургуулынгийн та чадахгүй бол ядаж 5-ын таавал 5-ын таах юм бол та 900,000 төгрөгийн хонжуур хожино. За 4-ийн таах юм бол эхний гарч ирэх 6 бөмбөлгнөөс шүү. 4-ийн таах юм бол та бас чамлахаар чангатах 20,000 төгрөгтэй болно. За хамгийн сүүлийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөгийг оролцуулаад эхний гарч ирсэн 6 бөмбөлгөөс 5-ын таагаад ингээд нийтдээ 6 бөмбөлгийг тааж чадах юм бол та 12 сая төгрөгийн эзэн болно. Гэх мэтчлэн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. За наа ярьж байгаа хооронд тоонууд гараад ирж байна. 34, 21, 17. 34, 21, 17. За дөрөвт бөмбөлөг 2. 34, 21, 17, 2. Одоо яг энэ дөрвийг дөрвөлнгийн таацсан бол та 20,000 төгрөгийн шагналын эзэн баггүй. Хонжуурын эзэн. За яг энэ 5-ыг ингээд тавуулангийн дараалал харгалцахгүйгээр таацсан бол та 900,000 төгрөг очсон гэсэн. За хамгийн сүүлийнх нь 36. За яг энэ 6 бөмбөлгийг гарч ирэх дарааллыг харгалцахгүйгээр таасан бол та 120 сая төгрөгийн эзэн болсон гэсэн. Хамгийн сүүлийн буюу одоо бид хамтдаа бонус бөмбөлгийг гаргаж ирэх чинь. За 1 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд өнөөдрийн манай үндэсний лотерей энэ хүрээд өндөрлж чинь. Дахиад та бүхэндээ тоог танилцуулъя. Жакпот 120 саяын 42.6-аас гарч ирсэн. 34, 21, 17, 2, 25, 36 бонус бөмбөлөг бол 1. За ингээд
Миний хоол яс сонд урч сая. 1 их айтайгаа хэлчих. За ингээ үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяртай. 3 дахь өдрийн 5 цаг 50 минут эргээд уулзъя. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Хади 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.